Сайн бацгаана уу? Админы лагер дээр ирсэн байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа альсан таргаар борцог хийх болно. За админ нь өнөөдөр хөрөнгө авчаагүй. За надад бол альсан тараг байгаа учраас үүнийг ашиглаад хамтдаа борцог хийж бод. За энэ манай альсан тараг байна. Маш хэсчихсэн харагдаж байна тийм ээ. За одоо үүнийг хийгээд. За энд бол 700 мг тараг байгаа. Одоо үүн дээрээсээ за 50 г сахар хийгээд. За нэг 50 мг ургамлын тос. За 7 г давс. Хийлээ. За үүнийг сайхан хутгаад одоо үүн дээрээсээ би 1 кг гурил ашиглана. За тэгээд нөгөө хурхын 1 дугаар гурилаа хийлээ. Та бүхэн 2 дугаар гурилаа мөн хэрглэж болно шүү. За ингээд гурилаа зурчихлаа. Одоо үнийг нэг 30 минут амрааж байгаад сайхан эвлэхэд нухчихнаа. Ингээд бидний ажил ерөөхдөө дуусчихж байгаа шүү. За ингээд 30 минут амарчихсан. За ингэ болчихлоо. Одоо зуурамга гэрийн хэмжээг нь 3 дахин нэмэгдтэл хөөлгөн. Тэгэхээр дулаан газар бол хурдан хөөн, сэрүүхэн газар бол удаан, ойролцоогоор нэг 6-8 цаг бол болно шүү. За ингэ өргөчье. За ингэ зураг маань 5 цаг орчим хөөсний дараа хэмжээ нь ингэ 3 дахин нэмэгдчихсэн байна тийм ээ. Энэ хооронд тосоо халаачихсан. За тосоо дунд халуунаар халааж байгаа. Гоё байсан байна. Тараг нь маш эсэглэн байсан учраас хурдан хөөлөө. За сайхан агарын гаргаад за ингээд борцог маань маш сайхан хурцчихсан. Ингээ өглөө болчихсон байна. Өглөөний цайнд идэх гээл. Нэг хөвсгөр. Зөөлөн болсон байгаа. Тараг хамтагцсан их зөөлөн гой борцог болсон байна. Ингээ та бүхэн дангаар нь болон өрөмтэй зөөхөйтэй гой сүтэ цайтайгаа хамт идээрээ ингээд бичлэгийг маань эхнээс нь дуустал нүүсэн. Та бүхэндээ баярлалаа. Нэг хэдэн борцогны зурмаг үлдээгээд ингээ хөрөнгө болгоод аваад үлдчихсэн байгаа. Одоо энийг дараа нь зурмагтай ашиглаж болно шүү за.